Нэг. За та бүхэн лайв минутад ороод ирээ. Араад ир манайхан лайвнда. За та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Амьдралд нь эрүүл энх, эрдэм мэдлэг, нийт баялаг, эрч хүч энэ бүхнийг хүсье. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрөө. Өнөөдөр болвоос Ирланд улсын үндэсний баяр тохиож байгаа. Ирланд үндэсний Saint Patrick Day өдөр тохиож байгаа. Гигэн Патрикийн өдөр. Энэхүү өдөр болвоос хүмүүс ногоон өнгийн малгай амсаж, ногоон өнгийн ачуур зүүж, ногоон өнгийн 3 навчт нэг үндэст хошоонгор цэцгээр ширээгийн засдаг, зүүдэг баярын өдрөө. За энэхүү Saint Patrick Day буюу Гигэн Патрикийн өдрийг дэлхийн өнцөг болон бүрд тэмдэглэдэг. За багш нь өнөөдөр бас энэхүү баярын арга хэмжээнд Улаанбаатар хотод өргөцсөн байгаа. За Ирланд анд нөхөдийн урилгыг хүлээж аваад баяртан зориулж хуцлаад байгаамаа. За энэхүү Гигэн Патрикийн өдөр болвоос ямар учиртай баяр вэ гэвэл нэгдүгээрт Ирланд үндэстний тусгаар тогтмолтой холбоотой баяр. Хоёрдугаарт Ирланд чууд дунд Христийн шашин дэлгэрсэн гэж үздэг юм байна. Гуравдугаарт харин оюун ухааны эрдэм мэдлэгийг дэлгэрүүлж байгаа баяраа гэж тэмдэглэж үздэг. Энэхүү Гигэн Патрикийн өдрийг Ирланд улсын нийслэл Дублин хотод өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод баярын парад болж баярын парад явдаг. Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод ирэхэд голоо ногоон өнгөөр чимэглэдэг гэх мэтчлэн маш олон тийм үзүүштэй, харууштай зүйлс болтгоо. За багш нь өнөөрөө баяр зориулж энэхүү бүрхэн малгайг, энэхүү ногоон алчуурыг
бүтээсэн байгаамаа. За энэ бол одоо энэ ногоон ачуур бол энэ миний сая өгүүлсэн гигэн Патрикийн өдрийн баярын өдөр зориулсан дээрээ 3 навчт хошонгорыг дурссан Ирланд улсын энд долбоотой энэ ачуур байдаг. Тэгэхээр өнөөдөр бол Ирландчууд энэхүү ногоон өнгийн ачуурыг зүүж, ногоон өнгийн аймс өмсөж, ногоон өнгийн бүрх малгайг өмсөж энэхүү баяраа тэмдэглэдэг. Арийн зоог барьдаг. Ямар тач багш нараа ингээд зоогонд өрөвдөөд энэхүү гурцыг өмссөн байгаамаа. Багшийн яриа та бүхэн сонсогдож байгаа үстэй манайхаа. Багшийн яриа сонсогдож байна уу манайхаа? За багш нь яг одоогоор бол Улаанбаатар хотод Монголдо Агчуу эмнэлгийнхаа байранд квантын бөмбөрцөг дотроо байна. За багш нь одоо өдөр даваа гаргаас босод өдөр манай эмнэлэг маань даваа гаргаас босод өдөр үйл ажиллагаа явуулж нэмэр гаргаас нэм гаргийн хооронд идэвхрэлийг хүссэн, эрүүлийг хүссэн, эрүүлэнхийн жаргалан хүссэн хүмүүстэй аж уянан өгöd байж байгаа. За та бүхэн тэгээд лайваа сайхан шеэрлээд өгөөрэй. За өнөөдөр багш нь бас энэхүү Англи, Ирландын баяртай тохиолдуулаад бас нэгэн өөрийнхөө номноос нэгэн шин зөвнөлийг бас уншиж өгөхөөр сонгоод байгаа. За энэхүү баяртай холбогдуулаад өнөөдрийн баяруудын ингээ хайрын баярын өдөр, эрдэм мэдлэгийн, оюуны мэдлэгийн өдөр, мухар сүсгийг таягдан хайсан нэг баярын өдөр, Ирланд улсын үндэстний тусгаарлах хөлийн баярын өдөр гэх мэтлэн ингээд олон яг шалтгааныг тайлбарладаг өгүүлдэг юм баяр байгаа. За одоо агшин тоо бүхэнд нэг сайхан зөвнөлийг бас уншиж өгнө. За энэ бол одоо багш нь бас энэхүү баярын өдрөөр тохиолдуулаад муу юмыг арилган зайлуулж энэхүү хонхыг бас дэлддэг байгаа. Энэхүү баярын өдрөөр муу зүйлсийг арилган зайлуулж сайн зүйлсийг өрн дуудах зорилгоор энэхүү хонхыг дэлддэг байгаа. Багш нь за ингээд багш нь өөрийнхөө эрэх цагийн нууц товчоо хэмээх 2023 оноос 2323 оныг хүртэл ирээдүйн 300 жил болох биелэх 850 зөвнөлөөс өнөөдөр Ирланд улстай холбоотой цаашлал хүн төрөлхтний хайр сэтгэлтэй холбоотой нэгэн зөвнөлийг уншиж өгье. Эрэх цагийн нууц товчоо номын 62 дугаар хуудас 62 дугаар хуудас хаан Английн хатан Ирландын хос залуус мөнгө төлж хайр сэтгэлээ програмчлуулж үзнэ. Хамтын амьдралаа кодлуулж туршина. Эв нэгдэл, ан цав, эвлэрэл, салалт,
ээлжлэн ирнэ гэрлэлтийг, хайрыг, дотн харилцааг програмчилж, кодж чадахгүйг харуулах болно, батлах болно. За инхээр зэрэг нэгэн Ирланд хүнтэй холбоотой дэлхийд дахинд болох Англи, Ирландын нэгэн залуу гэр бүлийн дэлхийд дахинд шуугаан дарих нэгэн зөвгөнлийн тухай, тэр дундаа хүний хайр сэтгэл, гэрлэлттэй холбоотой энэхүү нэгэн зөвгөнлийг хэлж өглөө. За тэгэхээр энэхүү Saint Patrick Day буюу Гигэн Патрикийн баярын өдрийн мэндийг хүргье. Монголчууд бид бүгд төдийлөн өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Харин үндэсний, Ирландын баяр байгаа. Гэхдээ өнөөдөр багш нэг өргөдөөд гинийн хувцалсан байгаа. Энэхүү ногоон өнгийн зангиаг зүүж, алчуурыг зүүдэг мөн ногоон өнгийн малгай өмсөж, ногоон өнгийн аим сүмсдэг байна. За энэ завшааныг ашиглаад багш нэг зүйлийг хэлэхэд 3 дугаар сарын 22-ны өдөр багш өөрийнхөө агчуу эмнэлэг дээр эмгэгт эрэгдэхгүй, өвчнөд өртөхгүй, ядаргаанд ялагдахгүй, нойргуудад нэрвэгдэхгүй гэд үрэтайгаар эрүүл мэндийн үзлэг онцлогоо 22-ны өдрийг хүртэлэн төлбөргүй болгосон байгаа. За хүрэлцэн ирж эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх, эрүүл энхийн жаргалан гэдлэх хүмүүс Facebook-ийн дагагчид, дэмжигчид минь цаг аваад өдөр тохироод ирж үзүүлэх боломжтой байгаа. 3 сарын 22-ны өдрөөс эхлээд энэхүү 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд энэхүү урамшуулал промошн маань өндөрлөнө. Мөн түүнчлэн энэ сардан астролог тооцоолол буюу зурхайн зурлагын промошн урамшуулал маань мөн дууснаа. 2026 оны 4-р сарын 1-ний өдрийн тэг цаг 1 минутаас багшийнх нь астролог тооцоолол буюу зурхайн зурлагын маань урамшуулал дуусч байгаа гэдгээ энэ дашрамд дуулгая. За өнгөрсөн хугацаанд та бүхэн мэднэ. Багшийнх нь агчуу эмнэлгийн 15 жилийн ойн баяр ирэх 2027 онд тохионоо. Багш нь эмнэлгийнхаа өнөөдрийг хүртэл хугацаанд олон мянган хүмүүсийг эрүүл амьдрахад нь тусалж, зөвлөж, дэмжиж ирсэн байдаг. За манай эмнэлэг албан ёсны тусгай зөвшөөрөлтөөр эмнэлгийн тусгай тогтчлолтойгоор мэргэжлийн эмч, сувилагч, мэргэжлийн сэтгэл зүйчтэйгээр эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. За багш нь бол балд ертөнц талынх нь нүдэнд үл үзэгсдээс хамаарсан шалтгаалсан өвчин эмгүүдийг цаашлаад багш нь квантын бичгтэй холбоотой өвчин эмгүүдийг шийдэж явдаг байгаа. За нэгэн баяртай мэдээг удахгүй 2026 тун удахгүй багш нь та бүхэндээ нэгэн баяртай мэдээг зарлах, дуулгах болно. Ямар тааж байсан гал морин жилийн хаврын дунд сарын шинийн 3-ны дашнямтай өдөр болоодхгээ.
2000 одоо галан морин жилийн хаврын дунд сарын шинийн 3-ны дашнимтай өдөр болоодхог энэ өдөр багш та бүхэндээ нэгэн сайхан баярт мэдээг дуулгах сонсгох болно. Та бүхэн маань үүнд бэлтгэлтэй байгаарай. За багш нь бол одоо хүн манай эмнэлэг маань зориод ирсэн хүмүүстэй эмчилж эдгээхийн сацуу бас эмнэлэгтэй бас баг зэргийн засвар хийж байгаа. Энэ маргааш нөгөөдөртөө бол дуусгар болно. Хүмүүстэй илүү тав тухтай, илүү сайхан орчинд, илүү өндөр үр дүнтэйгээр эмчлэхээр, эдгээхээр, анагаахаар бид бүхэн чармаан ажиллаж байгаа. 4-р сард багш нь 4-р сарын 20-нд багш нь явж Казахстан улсад явж Казахстан улсын боловсролын яамны сайдыг эмчилнэ. Багш нь 2026 оны 5-р сарын сүүл 6 сарын ихээр мөн Америкийн нэгдсэн улсад Флорида мужид бас нэгэн арга хэмжээ ивент хийхээр бас бэлтгэл ажил маань терапи бэлтгэл ивент маань зохион байгуулагдахаар бэлтгэл ажил маань явагдаж байгаа. За лайв маань үзсэн та бүхэндээ баярлалаа. 3 сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд багшийнх нь энэхүү лайв эрүүл мэндийн маань үзлэг онцлогоо үн төлбөргүй явагдаж байсан урамшуул буюу промошн маань өндөрлөнө. Мөн энэ сарда астролог тооцоолол буюу зурхайн зурлагын маань промошн урамшууллын үн өндөрлөнө. Тун удахгүй галан морин жилийнхэн хаврын дунд сарын шинийн 3-ны дашнимтай өдөр та бүхэндээ нэгэн шинэ бэлгийг Монголынхаа ард түмэнд өргөн барих болно. Энэхүү миний та бүхэн зарлах сайхан мэдээ, сайхан зүйл та бүхний гэрт ад жаргалыг, амжилт бүтээлийг, эрүүл энхийг, эдгэрэл дангаалтыг, эрдэм мэдлэгийг, эд баялагийг, эрч хүчийг, эрх төгөлдрийг та бүхэн давталж өгөх болно гэж багш нь дуулгах байна. Ингээд бүгдээрээ энэ промошн урамшууллыг минь дуусгаас өмнө холбогдоорой. Ирж үзлэг онцлогоо, зөвлөгөө, дэмжлэг, тусламжийг аваарай. За мөн баяр сайхан өдрийг саатан тоолон хүлээцгээе. За ингээд лайв маань үзсэн та бүхэнд баярлалаа. Лайвыг минь сайхан шеэр хийгээд олон түмэнд бусдаа түгээгээд дэлгэрүүлээд өгөөрэй. Сент Патрик буюу Гиген Патрикийн Сент Патрик Дейз буюу Гиген Патрикийн өдрийн гал халуун мэндийг хүргье.